За би энэ аудитын сэдвүүдийг дэмжиж байна. Би харин цогтоотор гишүүнтэй нэг санал нэг байна. Магнас хүрэн дарга та үзээд энэ нийслэлийн төсөв гэдэг юм нэг одоо яа та нарын төлөвлөгөөнд байна уугүй юу? Ер нь нийслэлийн төсвийг хянамаар байх юм. Одоо 500 сая долларын бонд гэдэг бол тоглоом биш байхгүй юу? Тэгэхээр надад энэ дэр нэг тодорхой хариулт өгөөд гэж байхгүй бол оруулдаг ямар арга байна? Оруулаад нийслэлийн төсвийг нэг сонсомоор байна. Хоёр дахь нь бол бас нийслэлтэй холбоотой асуудал байна. Над дээр одоо энэ иргэдээс ингээд нэг ийм гомдлууд ирээд байх юм аа. Эннийг та нар маань энэ шалгах гэж байгаа юм дотор чи орчдөг байна уу, яадаг байна? Орон нутгийн өмчийн баах юм үзнэ гэдэг чинь тэр дотор орчих магадгүй гэж бодох юм. Би зүгээр тодтоход хэлчихье. Энэ байрны метр квадратын асуудал, сөөхийн төлбөрийн асуудал, би 4 асуудал хэлэх юм. Ус дулааны асуудал, цахилгааны асуудал, 2 асуудал байгаа энэ цаа. Нэгдүгээрт манай хэрэглэгчид иргэд юу гэж бид нар хэрэглэснийхээ хэмжээгээр төлмөр байна. Тэг хэрэглэж байгаа юм маань хэмжээ нь мэдэгдэхгүй. Тэрнийг өгөхгүй. Өгөхгүй гэдэг нь ихэнх нь бол юугаар байгаа юм байл л да, сайт руу ороод үздэг барьдаг. Тэрнийг хэлдэг. Нэг мөнгөнд үе шидэд байдаг. Ийм мөнгөнд үн нь одоо тэгээ яаж баталгаажж байгааг бид нар хэлэхэд хэцүү байна гэж байгаа. Эннийг яаж хяндаг юм бэ? Энэ ер нь эрх зүйн зөв байна уу, буруу байна уу? Одоо цахилгааны төлбөрийг юу гэж нөхлөөр шууд Улаанбаатар цахилгаанд өгчдөг. Ус дулаан болохоор ингээд дамжаад нэг хувийн компаниар дамжаад явдаг. Энэ ер нь эрх зүйн хувьд яах ёстой юм бэ? Ер нь та нар энэ дэр нэг анхаарал тавиад юм хийх боломж байна уу? Байвал их сайн байна. Байхгүй бол надад бас арга зам хэлж өгөөч. За, 3 дахь нь бас дахиад энэ нийслэлийн төсвөөс сургуулийн байшин худалдаж авч байгаа байхгүй. Манай сонгон хайрхын дүүрэг дээр болсон. Би одоо бүтэн жилийн энэ асуудлаар яваад ямар ч үр дүн байхгүй. Эцэг эхчүүд нь жагсаал цуглаан хийгээд байхгүй. Тэгээ худалдаад авцсан. Бандан тас. Ийм асуудлуудыг одоо бас яах юм бэ? Боловсролын яамны байшин, сургуулийн байшин бол тэр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэдэг асуудалтай байхгүй. Тэгээ энийг одоо бас нэг би хаашаа хандах юм итгэ байж байгаа юм. Танад иймэрхүү асуудлаар бас тухайсан асуудлаар хандчиж болох уу, болохгүй юу? За, ажлын хэсгийн 5 номер хариулъя. Алтай гишүүний асуултанд хариулъя. За, нэгдүгürt энэ нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлаар бол энэ хуульд заагдсан 16 сэдвийн хүрээнд манай нийслэлийн аудитын газар гэж байгаа 50 гаруй хүнтэй энэ байгууллага маань голчлоод ингээ ажилдаг. За, сэдвийн тухайд бол сэдвийг энэ нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлаар тодорхой сэдв байвал бид нар нөгөө эндээс сэдв батлагдсны дараа нийслэл аймагуудынхаа сэдвийг нэгтгээд ингээ том сэдв болгож төлөвлөгөө баталдаг. Энэ хүрээнд ингээ оруулах болцоотой. Ялангуяа таны саяхан хэлдэг энэ байрны метр квадрат, сөөх, ус дулаан, цахилгааны асуудлыг бол нийслэлээр тодорхой сэдв болгож ингэж нийслэлийн аудитын газар хийлгэхээр бол оруулж болно. Бид нар бол бодлогын хүрээнд Улаанбаатар хотын дулаан хангамжийн бэлэн байдал, хэрэглэгчийг дулаанаар хангах түгээх үйл ажиллагааны үр дүн гэдэг тийм том сэдв бол оруулсан. За, дараачийн асуудал таны нийслэлийн төсвөөс сургуулийн байр энэ төргээд энэ асуудлаар бол бид нар ингээд нөгөө 3 сараас хийгээд 4 сард хийгээд 6 сарын 15 гэхэд хуулийн хугацаанд бид нар улсын хурлд хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгдгсэн тайлан ингэж бид нар томоор оруулж ирдэг. Энэ хүрээнд бол бид нар бүгдийг үзээд ингээд одоо дүгнээд холбогдох шийдлүүдээ гаргаад ингээд ороод ирдэг. Энэ хүрээнд шийдчих хүрэн болцоотой. Одоо бол санхүүтэй холбоотой асуудлаар нь бол манай санхүүгийн аудит ингээд завсрын аудит орцсон яваа 12 сарын 15-нд ингээд юмаа гаргаж нэгтгэж гаргана. За, та тодорхой асуудлууд байвал манай энэ явцад бол бид нар тэрийг тодруулах маягаар ингээд мэдээлүүд угаасаа иргэд өгдөг, мэдэж аваад ингээд явцад нь тэрийг тодруулаад явдаг ийм юу байгаа. Явц байгаа, боломж байгаа. За, Алтай гишүүн тодруулъя.